За тэгээд ер нь бол агаарын хамгаал байхгүй болж байгаа. Тэгээ юу болж байгаа юм бэ гэвэл Оросууд бүр ингээ хүснээрээ хязгааргүй Украины хотыг бөмбөгдөөд эхэлж байгаа. Хязгааргүй бөмбөгдөл ерөөсөө өөрийнхөө хамгаалж чадахгүй байна гэдэг чинь ард түмэнд бас энэс залхаж эхэлж байгаа. Хэмэрн энэ найдваргүй юм байна. Тэгэл нийгэм ерөөхдөө бутарчаад ямар яриа үүсэж байна гэвэл Украин дотор ерөөхдөө Зеленскийг зайлуулах хэрэгтэй юм байна гэсэн яриа одоо гарч эхэлж байгаа гинэ. Тэнээр орлох юм бэ гэх юм бол их хурлын дараагаараа оруулчихъя гэж байгаа. Гэхдээ Scott Ritter юу гэж байгаа гэдэг амар сонирхолтой үг хэлсэн. Тэр хүнийг ч гэсэн амьд үлдээхгүй гэж байгаа. За бас амьд үлдээхгүй гэж байна гэдэг чинь Зеленскийг бас яг адилхан тавилан хүлээж байгаа. Украины байлдааны талбай дээр юу болж байгаа юм бэ? Ямар зэвсэг хамгийн үр дүнтэй явж байгаа юм бэ? Технологи ерөөхдөө өнгөрсөн 3 жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хамгийн үр дүнтэй стратеги. За тэгээд яг фронт дээр юу болж байгаа юм бэ? Украинчууд ялах шинж байгаа юм уу? Оросууд ерөөхдөө ямар сайжралтуудыг хийсэн байна? Украинчууд яг юу болж байгаа юм бэ? Энэний тухай өчтөр орой гайхалтай подкаст сонссон. Зочин хин бэ гэх юм бол Scott Ritter. Scott Ritter өөрөө хин бэ гэх юм бол US Marine хуранда байсан. Америкийн тагнуулын алба дотор бас ажиллаж исэн. Тэгээд нэмээд Нүбийн зэвсэгний хяналт одоо Ирак гэх мэтчлэн хяналтын одоо мэрэгчлэлтэн байсан. За ерөөхдөө зэвсэг мэддэг юм байна, тагнуулын мэдээлэл мэддэг юм байна, байлдааны талбай ерөөхдөө бас мэддэг юм байна. Тэгээд ерөөхдөө энэ талаар мэдээлэл хуваалцсан. За тэгээд хэдүүлээ эхэлцгээе. Hi everyone and welcome. I'm joined today by Scott Ritter, a former major intelligence officer in the US Marines and also UN Weapons Inspector. So welcome back to the program. Thanks for having me. So for me, one of the absurdities of this whole proxy war in Ukraine is that the people have warned for the past 20 years that NATO expansion to Ukraine would result in its destruction. You know, they were smeared as anti-Ukrainians for a reason. Глэндис нь юугаар эхэлж байгаа юм бэ гэх юм бол өнгөрсөн 20 жилийн хугацаанд Украин НАТО-гийн гишүүн болж болохгүй. НАТО-гийн гишүүн болоод ирэх юм бол Украин арчигдана гэд. Тэгээд НАТО улам Оросын хилөө ойртох тусам илүү ширүүн болно гэд анхааруулж исэн хүмүүсийг туллан гүтгэж исэн одоо Путиний нохоо Орос нохоо Путинийг дэмждэг хүн гэх мэтчлэн. За гэхдээ тэдний зөв болж таарсан. Тийм ээ? The people who essentially condemned Ukraine to destruction by cheering on NATO expansion, then rejecting negotiations and insisting on keeping the fighting going. За тэгээ эсэргээрээ өөр Украиныг НАТО руу чих гэдсэн хүмүүс, байлдааныг дэмжижсэн хүмүүс, байлдааныг өргөжлүүлэх хүсэлтэй байсан хүмүүс, Истанбулын хэлэлцлүүдийг ерөөдөө зогсоосон хүмүүс, дипломат харилцаа, дипломат шийдлээс татгалзажсэн хүмүүс эцээ эцтэй юу гэж нэ гэх юм бол Украиныг сүрүүлсэн. За тэгээд өмнө муу гэдэг үтгэжсэн хүмүүсийн зүг болж таарсан. Одоо сайн жүжиг тоглож байгаа хүмүүс нь ерөөхдөө Украиныг сүрүүлсэн гэд иймэрхүү нэг гаж пропаганда үзэл бодлын дайн болж байна. Even after it's been effectively lost, they are somehow the pro-Ukrainian. So it's truly a fantastic war propaganda we have seen. But we now appear to reach that end game which many have. Тэгээд энэ тоглоом ерөөхдөө төгслөөгөө дүгчааш шүү гэн. Тэгээд Украины талдаа байсан хүмүүс яг эцээцтэй Украиныг тамийн тоогоор шийдсэн байна. That is the front lines are cracking, Ukraine's casualties are going up, desertions are going up, and it's starting to look as if the complete collapse of the Ukrainian army could happen within the next few months. За тэгээд ерөөдөө байлдааны талбай дээр Украинчууд арчигдж байна. Фронт дээр бутарч байгаа. Маш олон цэргүүд нас барж байгаа. Улам ихээр айгүй олон цэргүүд ерөөдөө зүхтж байгаа. Альбом юунаас мултрах гэж үзэж байгаа эсвэл буугаад өгч байгаа. Украины засгийн газар бас мөнгөгүй болж байгаа 6,000 нас барсан хүмүүсийн цогцыг хүлээж авахгүй гэх мэтчил тийм ээ. Тэгээд эх хэдэн саруудын хугацаанд энэ дайн байлдааны талбай дээр ерөөдөө дуусах шинжтэй байх шиг байна. But even if it doesn't, it's nonetheless very quickly going from bad to worse. So I wanted to maybe start off by asking you, what do you see as being the main developments now shaping in Ukraine? За тэгээд ерөнхийдөө сүүлийн үед томоохон өөрчлөлтүүд юу болж байгаа юм бэ асууж байна. Сонирхолтой байна уу? Энэ судалгаа шинжилгээг би яагаад хийдэг юм бэ гэх юм бол хөрөнгө олтын өндөр өгөөчийн төлөө манай автоматикийн харилцагч зориулаа. За үр дүн юу юм бэ гэх юм бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд манай хүүхдийн хөрөмтлийн багц жилийн 23% өгөөчтэй байсан. Банкны хадгаламжаас бараг 80% илүү. Энэний төлөө харилцагчаа төлөө энэ хийдэг. Та ч гэсэн мөнгө хадгаламжиндаа мөнхрүүлэхгүй өндөр өгөөчтэй хөрөнгө олтын багц сонирхож байгаа юм бол автомат.
00 сул доор мэдээлэл байна. За, контент өргөжлөл. Well, I mean, this is something that I've been and others have been predicting since when the war expanded first in the fall of 2022. When Russia made the transition from phase one, which was that quick strike operation to compel Ukraine to the negotiating table, successfully, by the way. But then Ukraine rejected the peace that it had agreed to. За тэгээд Scott Ritter юу хэлж байна гэх юм бол урчлаад энийг зөндөө хэлж ирсэн, анхааруулж ирсэн юм аа. Хизээ анхааруулж ирсэн бэ гэх юм бол энэ дайн анхны шатнасаа хоёр дахь шат руугаа шилжих үедээ. За хизээ эхний шатнасаа дараагийн шат руу шилжсэн бэ гэх юм бол Оросууд эхний дайралтаа хийгээд маш их талбайнуудыг булааж аваад тэгээ Истанбулд ерөөхдөө украинчуудыг булан шахаад хилцэллүүгээ чирч авчирсан. Амжилттай тэр хилцэл болж исэн. Тэгээ Истанбулд уулзж исэн. За тэгээд ерөөхдөө Борис Джонсон очоод Америкчууд, Англичууд, Францчууд, Германчууд үгүй тийм их тайван хилцэл хийхгүй дайн үргэлжлүүлэх ёстой гэсний дараа Оросууд дайныг дараагийн шат руу авчирсан. Илүү хурц болж эхэлсэн. За тэгээд тухайн үед ерөөхдөө ингэж дуусна шүү гэж зөндөө анхаарч ирсэн. Тэгээд тэр нь одоо бий болцсон байна гэж хэлж байна. At the behest of these people that ostensibly care for Ukraine. I said we're transitioning into a conflict that is going to grind the Ukrainians down. Now, I will say that I had a much more optimistic timeline of how long it would take to grind Ukraine down, probably because I, like many other Western observers, didn't understand what a special military operation was. I come from a background that is premised upon war being comprised of actions designed. За тэгээд Scott Ritter юу хэлж байна гэх юм бол тийм энэ дайн тэгээ хаашаа шилжсэн бэ гэх юм бол Оросууд Украинчуудыг буталж байгаа. Тийм grinding down. Тийм буталж байгаа. Тэгээ юу хэлж байна гэх юм бол ийм удаан бутлна гэж би таамаглаагүй. Тийм ерөөхдөө энэ дайн хурдан дуусгах гэж бодсон. Гэхдээ мань хүн юу ойлгоогүй юм бэ гэх юм бол Оросууд энийг дайн гэж нэрлээгүй. Энийг юу гэж нэрлсэн бэ гэх юм бол SMO Special Military Operation онцгой цэргийн арга хэмжээ дайн биш. Тийм учраас энэ ийм удаан үргэлжлүүлсэн юм байна. Тэрийг таамаглаагүй. Яг гэх юм бол мань хүн өөрөө Америкийн цэргийн албан хүн Marines. Тэгээ Америкчууд Афганистан юм уу Ирак руу орж явахдаа юу гэдэг юм бэ гэх юм бол эхлээд зам, төмөр зам, дэд бууц, цахилгаан станц бүх дэд бууцыг ингээ бөмбөгдөөд тэгээд ерөнхийдөө хаашаа явдаг юм бэ гэх юм бол эхлээд дайсангийнх нь нуруугийн зүрхийн ингээ дэлб авъя. Тэгээд ерөнхийдөө буугаад өгчдөг юм аа. Оросууд тим юм хийгээгүй. To achieve total victory. The special military operation was not an action designed to achieve total victory. It was always a limited action that had a whole bunch of politics layered over it. And it therefore became difficult from a Western military perspective to comprehend what exactly Russia was doing, because from the Western trained mind, there were many missed opportunities. За тэгэхээр барууны цэргийн албан хүн, барууны цэргийн одоо шинжиж хүнээс ер нь зарим юмнуудыг ерөөсөө ойлгоогүй тэр нь юу юм бэ гэх юм бол энэ special military operation гэж яг юу юм бэ? Яг гэх юм бол барууныхан Америкчууд нэг дайн зарлаад эсвэл дайн эхлүүлчих юм бол ерөөхдөө total victory бүтэн ялалтын төлөө ерөөхдөө явдаг. Гэхдээ энэ special military operation Украиныг тэр чигтээ шал дээр буулгах, буталж авах тэгээ бүтэн ялтын төлөө ерөөхдөө биш байсан. Ерөнхийдөө тэр Донбассыг авчия гэж хэлсэн. Тийм учраас ерөөхдөө тийм бид нар энийг зөв ойлгоогүй, буруу өнцгөөсөө харж исэн юм гэж. Things were allowed. Why is it in a nation that's supposed to be at war, why can Western delegations travel via rail line to Kiev and enjoy a relatively unimpeded sojourn in Kiev? Why does that train line still exist? Because I can guarantee you that if America was at war with Ukraine, that train line wouldn't exist. За тэгээд энэ ярьж байгаа юм батлахын тулд ийм асууж байгаа байхгүй юу? Яагаад барууны засгийн газрын төлөөлөгч нар Friedrich Merz, Macron, Starmer, Joe Biden Украинд очоогүй тий. Тэр бүгдээр яагаад Польшоос төмөр зам дотор суугаад амар сайхан аялаад тэр вагон дотор дүүрэн хэвлэл мэдээллийнхэн тэр засгийн газрын төлөөлөгч нь дүүрсэн юу ч болохгүй юм шиг Варшав хотоос Киев руу зүгээр төмөр замаар аялах боломжтой гэдэг юм. Яагаад вэ гэх юм бол Америкчууд энэ байлтж ийсэн бол тэр төмөр замын холбоо аль хэдийн байхгүй болсон байсан. Тэ? Киев руу зүгээр ингээд тэ бөөнөрөө тэ ингээд шоу маягийн тэ амралт маягаараа очих
тийм юм байхгүй шүү Америкчууд явдаг те. Украинд тийм юм байх те. Бүгдээрээ төр төмөр замаар очдог. And any delegation that made its way to Kiev would probably have a one-way ticket. But that За тэгээ Америкчууд энэ дайныг хийж исэн бол өөр эсрэг талынхан тийм төмөр замаар ингээ аялж исэн бол буцах билет байхгүй гэж байна. Яг гэх юм бол бас бөмбөгдчихгүй байсан тийм. it's not the way the Russians were working. So, the timeline was off, but the process, the military math is the same. Russia was going to engage in a war of attrition that would eventually reach a culminating point where Ukrainian resources could not be replenished. And then you will get a situation where eventually the military cohesion on the part of Ukraine cracks. And when it cracks, it's all over. Russia will then be able to rapidly exploit it because Russia will not run out of resources. За тэгээ юу болж байна гэх юм бол тэгээд дараагийн шатнд хүрээд тэгээ attritional war гэж байгаа. Хоёр тал ерөөхдөө хөрөнгө шидээд, тоног төхөөрөмж шидээд, амь нас шидээд, зэвсэг шидээд тэгээд дэлбрээд хүмүүс нь нас бараад гэхдээ Орос улс илүү том болохоор, илүү их хөрөнгөтэй болохоор, илүү их зэвсэгтэй болохоор, илүү хөвөлдөрөлтэй болохоор, илүү их одоо хангамж нь дуусахгүй болохоор Украин хизээ нэгэн цагт тэг ялагдана. Яг гэх юм бол тэр тоног төхөөрөмж хүн ам гэх мэт чинь дуусчихна. Тэр мөч дээрээ очих юм бол энэ Украины цэргийн албахийн хуг аавна. Тэ? Ялахгүй юм байна гэж ухамсарна. Тэгээ хуг авсныхан дараа бутраад тэгээ Оросд бүр харгастай ирнэ. That was the one thing that was a given up front that many people Энэ бол маш тодорхой холоос харагдаж It's the ирсэн one thing байсан. that I and others were 100% correct on, that the Russian military machine would be able to outperform the Ukrainian military machine, even backed up by NATO, because Russia had deeper manpower resources. Russia had military industry that was readily mobilized, as opposed to the West, which still hasn't mobilized. And eventually Ukraine would just run out of resources. And За тэгээ Украинд бие даасан ерөөхдөө төгсгөл нь яг өнөөдөр шиг болох байсан юм аа. Халуус харагдсан. НАТО-гийн дэмжлэгч гэсэн зэвсгэн дуусах байсан, хүмүүс нь дуусах байсан. НАТО ингээд тулсан дэмжсэн ч гэсэн Оросууд ерөөхдөө үйлдвэрлэлээр илүү тэгээ үйлдвэрлэлээр маш хурдан босгосон, хүн амаа ерөөхдөө аягүй хурдан татсан. Тэгээ байлдааны талбай руу очоод тэндээ ял байгуулж байгаа. Өнөөдөр хүртэл НАТО-гийн гишүүдүүд үйлдвэрлэлээ тэгээ дайны шатанд ерөөсөө авчирч чадаагүй. Авчрах чадахгүй ч гэж магадгүй гэж ярьж байна, тийм ээ? that's where we are today. Russia also fooled everybody because they didn't engage in Bakhmut style, meat grinder tactics where both sides were getting ground up. I mean, Bakhmut was a bloodbath for both sides. The Russians lost a significant number of people because primarily it wasn't a Russian Ministry of Defense operation. It was a Wagner operation. And Wagner had access to manpower pools in terms of prisoners that were disposable. За тэгээд ер нь бол Оросуудыг биднээс буруу дүнсэн, Оросууд юу хийгээгүй юм бэ гэх юм бол Бахмут хот дотор тэр байлдаан шиг юм тэд нар хийгээгүй. Бахмут юу байсан бэ гэх юм бол зүгээр мах татдаг машин гэж байгаа. Тийш хүмүүс оруулсан. Тэгээ хүмүүс нь зүгээр ингээд 100-100-аар 1000-1000-аар нас барж байгаа тесрээд ингээд өгч байгаа гэж байгаа байхгүй. Дахиад тийм Бахмут шиг юм юусоо хийгээгүй. Тэгээ Бахмут ягаад юм онцгой байсан бэ гэх юм бол Оросын Батлан хамгаалтын яам тэрийг удирдаагүй. Оросын одоо цэргийн алтан тийш очоогүй. Хэнийг явуулсан бэ гэх юм бол нөө Вагнер тийм Вагнерийн хувийн цэргийн албыг явуулсан. Тэгээ Вагнер ягаад тийм тактик ашигласан бэ? Ягаад тийм боломжтой байсан бэ гэх юм бол Вагнер хаанаас цэргүүдэд татсан бэ гэх юм бол гэмт хэрэгтгүүдээс шоронгуудаас хүмүүсийг татаад тэгэл тэр байлдааны мах татдаг машин тийм meat grinder руу явуулсан гэж байгаа. Тэгээд одоо Вагнер байхгүй. Тэгээ одоо Оросууд юу хийж байгаа гэх юм бол харьцангуй болгоомжтой байлтж эхэлж байна. And they disposed of them in very bloody frontal assault tactics in an urban environment. That's not how the Russian Ministry of Defense works. And the Russian Ministry of Defense is actually under, I believe, political pressure to reduce the number of Russian casualties. So the tactics evolved to achieve the defeat of the Ukrainian military using meat grinder tactics that were decidedly one-sided in what was getting ground up. What we see today is the Ukrainians suffering horrendous casualties because Russia has mastered the nature of this conflict. It was interesting, there was an interview given. За тэгээд юу болж байна гэх юм бол Оросын Батлан хамгаалтын яам энэ дайнаа шал уур явуулж байгаа. Ерөнхийдөө аль болох цэрэг алдахгүй байх шиг алдахгүйн төлөө хичээж байгаа. Тэгээ юуны төлөө явж байгаа юм бэ гэх юм бол нөө мах татдаг машин meat grinder Оросын талдаа биш Украин талдаа. Тэгээд сүүлийн үед юу болж байна гэх юм бол Украин цэрэг
Орос цэргээс хамаагүй илүү одоо нас барж байгаа, өгч байгаа. Яагаад вэ гэх юм бол энэ шинэ үеийн байлтааныг Оросууд ерөөхдөө ойлгоод авцсан. Тэ? Тэрийг ерөөхдөө сураад авцсан. Украинаас илүү. Recently by a member of the 3rd Assault Brigade, which is the new name for the Azov Brigade. These are the Nazis. These are the Banderas. These are the true believers in the cause. These are people who have actually acquitted themselves well militarily on the battlefield. When they have been committed to certain fronts, they have caused the Russian advance to stop. За тэгээд Scott Ritter юу гэж гэвэл биянгаад Оросууд энэ байлдааны тактик ойлгоод авцсан бэ. Тэ энэ шинэ үеийн дайны мастер болсон. Яагаад энийг баттай хэлж байгаа юм бэ гэх юм бол би саяхан Azov Battalion-ийн нэг гишүүнтэй ярьсан, нэг интервьюг сонсч байсан. Azov Battalion юу юм бэ гэх юм бол Украины цэргийн албан элит тэ нацист үзэл бодолтой Azov тэд нар бол маш сайн байлдаж ирсэн. Яг их оронч хүмүүс тэ байлдааны төлөө тэднэрээс би энийг сонссон юм аа. And you know the reason why is that they were able to employ not just motivated troops but also drone swarms. I mean the big Ukrainian advancement in this war has been their ability to deploy significant quantities of drones, especially these FPV first-person view suicide drones. Тэгээд Azov Battalion юу хийж чадсан бэ гэх юм бол энэ шинэ инновац гаргасан. Ямар инновац байсан бэ гэх юм бол энэ дроны байлдааны шинэ үеийг гаргасан тэд нар санаачилсан. Хамгийн гол нь амиа хорлдог одоо зүгээр амиа хорлдог камиказе дроныг тэ энэ украинчууд тэгээд санаачилсан. Тэгээд тэр хаанах юм бэ гэх юм бол Azov Battalion. Them as battlefield fire support. And when the Ukrainians would throw these drones in the battlefield, the Russians were ground to a halt because they couldn't move or else they'd be hit. And so the Russians would have to then divert their resources to other parts and seek to outflank, and they had great success that way. But what this person said is за тэгээд 2022 23 24 онд тийм дрон тактикууд нь шинээр гарч байхдаа Azov ерөөхдөө төрүүлээд алхаад энийг санаачлаад тэгээд тэдний юу гэдэг байсан бэ гэх юм бол энэ масс дрон ашиглаад Оросууд урагшлаад ирэх юм бол шууд дронуудаа явуулаад тэгээд Оросын цэргийн албахан шууд таг зогсож үгээсэн гэж байгаа. Гэхдээ сүүлийн үед энэ Azov-ийн батальоны хүн юу шинэ гэх юм бол одоо сонсцоо. We can't do that anymore. Бид нар энийг хийж чадхаа болсон гэж. The moment we start to employ our drones, the Russians kill all of our drone operators. За бид нар тий дронуудаа асаагаад тий нисээд явчих юм бол Оросууд юу хийдэг юм бэ гэх юм бол бидний дроны удирдагч нарыг шууд бөмбөгтөд алчдаг гэж байна. See, the Russians have broken the code on how Ukraine uses drones, and they go after the source. And they kill the drone operators, suppress them, which means the drone operators have to withdraw, which means there's no longer drone coverage, which means the Russians come in with their drones and their fire support, and then their unique tactics, and they are able to push back the Ukrainians at great loss to the Ukrainians. За, украинчууд дрона ингээ байлдааны талбай руу явуулчих юм бол тий Оросууд юу гэдэг юм бэ гэх юм бол тэднийг шууд бөмбөгтөд эхэлж гэж байгаа. За, тэгээд юу болж байгаа юм бэ гэх юм бол тэр Украин дрон өдөрж байгаа хүмүүс нь зогтох хэвээр. Тэгээд Украин дронууд нь алга болчихно. Алга болсон учраас Оросын цэргүүд чөлөөтэй дайрч эхэлж байгаа. Тэгээд Оросынхан өөрийнх нь дрон тий байлдааны талбай болоо ороод украинчуудыг бөмбөгдөд байгаа гэж байна. That's what's happening today across the field. The Ukrainians enjoy no advantages whatsoever. Украинчууд одоо бүх давуу талуудаа advantage-удаа алдсан гэж байна. There's no advantage that Ukraine brings to the battlefield. Russia has advantages everywhere, and Russia has accumulated enough resources so that it is able to maintain this pressure of battlefield superiority and supremacy across the entire line of contact, so that the pressure is continuous, which means Ukrainians can't even pull units off of a lesser used part of the front to send them over as a fire brigade to reinforce an area where there's a breakthrough. They can't, because if they withdraw, the pressure breaks through, and there aren't any reserves. This is good. Тэгээд юу болж байгаа юм бэ гэх юм бол тэр фронт даяар Оросууд юу болсон бэ гэх юм бол хүн хүч, зэвсэг, хөрөнгө, дрон бүх юмараа илүү тийм их буу бүгднгээр нь илүү. Тэгээд фронт даяараа ингээд дарамт үүсгэж байгаа гэж байна. Тийм дайрж байгаа гэж байна. Тэгээ украинчууд энэс болж юу хийж чадахгүй юм бэ гэх юм бол хааны газраас хитэн цэргүүдэд татаад хэрэгцээтэй фронтын хэсэг руугаа ингээд шилжүүлэх боломжгүй гэж байгаа. Хааны газар ингээд бутраад буугаад өгөх гээд байгаа юм бол тийш юу болдго юм бэ гэх юм бол нөөц цэргүүд явуулдаг. Тэгээ бүр тийм боломж байхгүй болж байгаа гэж байна. The
Ukrainian incursion into Kursk, as it could go down in history, is one of the most strategically foolish moves ever made, because Ukraine threw away 70 to 80,000 well-equipped, well-trained reserves who would have had a dramatic impact on the battle ongoing in the Donbass right now. But because those reserves were sent to Kursk and those were destroyed, not only do they not have the reserves to deal with that, but now as Russia expands the battlefield into Sumy, there aren't sufficient Ukrainian troops to deal with that. As Russia breaks through into Dnepropetrovsk, there is no Ukrainian reserve to build a second line of defense. Тэгээ одоо юу болж байгаа юм бэ гэх юм бол Украинчууд Курск район, Курск област руу ингээд дайраад орсон. Тэр нь бүтэн фейлдсэн. Буцаагаад алдсан. Тэнд ойролцоо 70-80 мянган цэрэг алдсан гэж байгаа юм Scott Ritter. За тэгээ дүгнээд хэлэхэд тэр Курск руу дайрсан юм бол өнгөрсөн 20, 30, 40 жилийн хугацааны дайны хувьд хамгийн том стратеги, тактикийн алдаа болж таарж байгаа. Яг гэх юм бол тэндээ маш туршлагатай, бэлтгэл сайтай 70-80 мянган нөөц цэргээ тийшээ явуулаад алдсан гэж байгаа. За тэгээ энэс юу болж байгаа юм бэ гэх юм бол одоо Донбасс хэсэгт нөөц цэрэг явуулах боломжгүй. Одоо Суми област хэсэгт хамгаалж чадахгүй. Тэгээ Одесса руу ингээд бас ингээд яваад ирчих юм бол нөөц цэрэг байхгүй, хүний нөөц нь дутцсан байгаа. We are seeing the collapse of Ukrainian defensive cohesion, and with that will come a couple other things. I predicted again that there would be military collapse, there would be economic collapse, there would be social collapse, and ultimately it would lead to political collapse, and that will be how you define that. We're seeing collapse on all of those fronts. За тэгээд хэдүүлээ юу харж байгаа юм бэ гэх юм бол цэргийн албахан одоо нурж эхэлж байгаа гэж байна. Тэгээд Scott Ritter ерөөхдөө дараалал нэг хэлж байна. Эхлээд цэргийн албахан одоо фронт дээр байлдаж байгаа цэргүүд ерөөхдөө бутарчнаа. Энэний дараа эсвэл зэрэгцээд эдийн засгийн collapse болно. Эдийн засаг байхгүй болчихно. За тэгээ энэний дараа ерөөхдөө нийгмийн collapse болно гэж байгаа. Нийгэм ерөөхдөө бутраад унчна. Тэгээ нийгэм ерөөхдөө бутраад унсныхын дараа улс төр бутраад унчна гэж байгаа. Тэгээ энэ ерөөхдөө дөрүүлээ зэрэгцээ явж байгаа. Тэгээ хамгийн түрүүнд хэдүүлээ одоо байлдааны талбай дээр юу харж байгаа юм бэ гэх юм бол цэргийн албахан одоо бутарч байгаа. Right now. We're seeing the military collapse. We're seeing the economy is non-functional. They just went into Украинчууд бонд дээр дампуурлаа заасан of compensation to families. 6,000 цэргийнхаа мөнхөн төлбөрөөр олгох чадаагүй. 40,000 in the freezers. There's no money left. Тэгээд Оросуудад цаанаа дахиад 40,000 хөлдөөсөн цэрэгтэй гэж байгаа. Тэрийг бас ингээ үгүйе гэх юм бол Украинч бүр мөнгөгүй. There's no ammunition left. There's no air defense left. Агаарын хамгаалалт бас байхгүй. Dominating, which means that the will of society to continue to resist is collapsing, and there's already talk in Ukraine now to get rid of Zelensky. За тэгээд ер нь бол агаарын хамгаалалт байхгүй болж байгаа. Тэгээ юу болж байгаа юм бэ гэвэл Оросууд бүр ингээ хүснээрээ хязгааргүй Украины хотыг бөмбөгдөөд эхэлж байгаа. За тэгээд хязгааргүй бөмбөгдөл ерөөсөө өөрийнхөө хамгаалж чадахгүй байна гэдэг чинь ард түмэнд бас энэс залхаж эхэлж байгаа. Хэмэрнэ. Энэ найдваргүй юм байна. Тэгэл нийгэм ерөөхдөө бутарчаад тэгээд ямар яриа үүсэж байна гэвэл Украин дотор ерөөхдөө Зеленскийг зайлуулах хэрэгтэй юм байна гэсэн яриа одоо гарч эхэлж байгаа гинэ. Place him with the speaker of the parliament who that person will not be allowed to survive too. Тэгээд ерөөхдөө хинээр орлох юм бэ гэх юм бол их хурлын даргаараа оруулчих гэж байгаа. Гэхдээ Scott Ritter юу хэлж байгаа тэр хүн бас одоо амар сонирхолтой үг хэлсэн. Will not be able to survive. Тэр хүнийг ч гэсэн амьд үлдээхгүй гэж байгаа. За бас амьд үлдээхгүй гэж байна гэдэг чинь Зеленскийг бас яг адилхан тавилан хүлээж байгаа. An interview with a Russian writer and political scientist recently, and he I think Dmitry Vedran was his name, and he said that the solution here is tragically that to achieve denazification and demilitarization, which are two of the principal goals of Russia in this conflict, that you're not going to get that at the negotiating table because the Banderists, the Nazis, aren't willing to negotiate. And Russia is not going to give them what they need to survive. Russia want denazification means they're gone. Demilitarization means that's gone. So the solution is that the conflict is going to burn itself out. Scott Ritter юу хэлж байна гэвэл Оросынхан зорилго нь юу юм бэ гэх юм бол denazification одоо тэр Азов дотор байгаа нацистуудыг ерөөхдөө устгах хэрэгтэй. Нийгмээс гарах хэрэгтэй. Demilitarization ерөөхдөө Украины цэргийн албахийн ерөөхдөө байхгүй болох хэрэгтэй. Гэхдээ энэ үр дүндээ хүрэхийн тулд ерөөхдөө хэлсэн ширнээд энэ үр дүн ерөөсө гарч ирэхгүй. Яагаад вэ гэх юм бол Зеленский ба түүний багийн цаана тэр их оронч хүмүүс, тэр нацист хүмүүс, тэр Азов гэх мэт хүмүүс нь бүрэн ирэх мэтэлтэй учраас
Тэд нар бол байлдаан зогсоохыг дайныг зогсоох гэж хүлээн зөвшөөрөхгүй. Тийм учраас дайн яаж дуусах юм бэ гэх юм бол everything has to flame out гэж байгаа. Burn out гэж байгаа. Ерөнхийдөө энэ шатаж дуусаад үнс нь үлдчихэж энэ дайн дуусна гэж байна. Тэгээд нийгэм, эдийн засаг, цэрэг, улс төр бүгдээрээ шатаад үнс нь үлдчихэж энэ дайн дуусна гэж байна. That's what's happening right now, is that the Russians are simply burning out the problem. And it will lead to the total destruction of Ukraine. And that's the direction we're headed right now. Тэгээд энэ дайн хаашаа явж байгаа юм бэ гэх юм бол total destruction of Ukraine. Ер нь бол эдийн засаг, улс төр, нийгэм, цэргийн албан бүгдээр үнс олж дуусах юм байна. За, дараагийн хэсгээр эргүүлээд болцгоё. Сонирхолтой яриа байгаа ч та.